Сэлэн аймгийн эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хилцээний 2025 оны тайлан. Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын 4 чиглэлээр нийт боловсролын 8 байгууллага, эрүүл мэндийн 8 байгууллага, орчны чиглэлийн 9 иргэн, аж ахуй нэгж байгууллага, хүнсний чиглэлийн 8 үйлдвэр нийт 33 объектод төлөвлөгөөд хяналт шалгалт хийж, эрсдэл үүсэх магадлал тухайн жилийн шалгалтын өмнөхтэй харьцуулахад 16.5%-аар буурч, хууль сахин мөрдөлт 16.5%-аар нэмэгдсэн байна. Нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа боловч нийт шалгалтын дүнг 2023-аас 2025 онтой харьцуулахад хувийн хвшлүүдийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналт тогтмолжж, байгууллагын хууль сахин мөрдөлт өмнөх 2 онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан тул боловсрол эрүүл мэндийн салбар хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, бодлогын газрууд харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих явцын хяналтыг сайжруулах, үр дүнтэй зохион байгуулахад анхаарах шаардлагатай байна. 2025 онд эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүрэг, холбогдох хууль тогтоомж тэдгээртээ нийцүүлэн гаргасан дүрм журам, стандартын хэрэгжилтийн байдал, дурдсан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон шинжилгээт хяналт шалгалтыг нийт 501 объектод хийж 1186 зөрчил дутагдлыг илрүүлж 686 буюу 57.8%-ыг арилгуулан 622 заалт бүхий 45 зөвлөмж, 332 заалт бүхий 22 албан шаардлага хугацаатай өгч биелэлтийг тооцож ажиллахад 76.3%-тай, зөрчил арилгалт өмнөх онтой харьцуулахад 1%-аар, албан шаардлагын биелэлт 15.1%-аар тус нэмэгдсэн байна. Мөн тухайн жилд иргэд олон нийтэд эрсдлээс урьдчилан сэргийлэх 21 постер, газрын даргын 11 албан тоод, хяналт шалгалтын мэдээлэлтэй холбоотой 5 мэдээллийг байгууллагын цахим сайтад байршуулж нийт 555 холбогдох албан тушаалтнуудыг мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан. Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 2023 онд 3 иргэн аж ахуй нэгж байгууллага, 2024 онд 1 иргэн 23 аж ахуй нэгж 6 байгууллага, 2025 онд 8 иргэн 22 аж ахуй нэгж 57 байгууллага, нийт 2023-аас 2025 оны хугацаанд 10 иргэн 46 аж ахуй нэгж 64 байгууллагад хэлбэршүүлсэн журмаар болон зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд явуулж 204 сая 850 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч 201 сая 350 мянган төгрөг буюу 98.3%-ыг барагдуулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ирэх хязгаарлах 3 арга хэмжээ: 977,600 төгрөгийн нөхөн төлбөр, 976,650 төгрөгийн улсын орлого, 1,893,580 төгрөгийн хэрэглэж дуус хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг устгахаар комисс чийлжүүлж 9,416 мянган төгрөгийн хүнсний түүхийд бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгүүлсэн. Тус дүнгээс харахад төрийн байгууллагын үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийн тоо нэмэгдсэн, хуулийн хэрэгжилт хангалтгүй. Монгол Улсын засгийн газрын 2011 оны 311-р тогтоолын хүрээнд үйл ажиллагааны онцлог тохирсон дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлж ажилдаггүй, хангалтгүй гэж дүгнэгдэж байна. Ус хангамж ариутгах татваргын төвлөрсөн системд холбогдсон хүн амын нэгтаршил ихтэй сумдын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд шинжилгээд хяналтыг хийхэд Сүхбаатар суманд байрлах Сэлэнг цэнгээг ус, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрын харьяа цэвэрлэх байгууламж, Мандал суманд байрлах Цан торхны харьяа цэвэрлэх байгууламж, Сайхан суманд байрлах Гавшгаа усын харьяа цэвэрлэх байгууламжид 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны шинжилгээний дүнгээр 21 дээжийн 117 үзүүлэлтээс 64 үзүүлэлт буюу 57.7%, нийт давхарцсантайгаар 33 дээжийн 201 үзүүлэлтээс 87 үзүүлэлт буюу 43.3% нь стандартын шаардлага хангахгүй, цэвэрлэгээний түвшин 47.5%-тай байгаа нь тус ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжид засвар шинжилэл хийх шаардлагатайг харуулж байна. Эрүүл мэндийн яамнаас Сэлэн аймгийн ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх 4 аудиторын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023 оны 9-р сарын 3-наас 2023 оны 9-р сарын 7-ны хооронд ажиллахад усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд хийсэн аудитын шалгалтаар 45%-тай буюу нийт тэргүүнд анхаарал тавих хэрэгтэй гэсэн ангилалд хамрагдахаар үнэлэгдсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн засаг даргын 2025-аас 2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус асуудлыг тусгаж, засаг даргын 2025 оны 9-р сарын 3-ны өдрийн А427 дугаар захирамжаар ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангуулах багийн бүрэлдэхүүн болон чиг үүргийг хавсралтаар батлуулсан. Дээрх ажлыг хэрэгжүүлэх үүрэг аймгийн засаг даргын орлогчоор ахлуулж 2026 онд аймгийн хэмжээний ундны усны их үүсвэрийн хамгаалтын бүсийн дэглэм цаашлаад их үүсвэрээс хэрэглэгч хүртэлх үүсч болзошгүй эрсдлийг тогтоон үнэлэх, цаашид сайжруулах төлөвлөгөөг боловсруулж зөвлөлийн хуралд танилцуулах юм а. Ингэснээр хүн амын унданд хэрэглэж байгаа ундны усны чанар нэмэгдэх, усаар дамжих гидсний халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх
чухал ач холбогдолтой. 2025 оны жилийн эцсийн байдлаар 17 сум 6 тосхны ундны усны их үүсвэрийн 80 орчим хувь нь хамгаалтын бүсийн дэглэмийн зөрчилтэй давхарсан тоогоор 2023-аас 2025 оны хугацаанд стандарт хэмжил зүйн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр 238 дээжийн 3250 үзүүлэлтээс 351 үзүүлэлт буюу 10.8% нь эрүүл ахуйн нэн судлал болон химийн үзүүлэлт стандартын шаардлага хангахгүй гарсан байна. Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс жил бүр тогтоосон 10 цэгээс хөрсний бохирдол тодорхойлох шинжилгээнд дээж авч итгэмжлэгдсэн лаборатори шинжилгээнд хамруулдаг. Нийт 10 цэгээс авсан 2022-оос 2025 оны хугацаанд дахь нэн судлалын шинжилгээний дүнгээр тухайн жилийн хурд үндэсний хэмжээнээс шалтгаалж нэнгийн бохирдол багасч байгаа боловч химийн үзүүлэлтээр хуучин бохирдлыг тодорхойлоход сульфатын агуулмж 1.6-аас 10 дахин их үзүүлэлттэй жил ирэх тусам бохирдлын түвшин нэмэгдсэн байгаа нь суурьшлийн бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Аймгийн засаг даргын 2025-аас 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2-3, 4-ийн 1-т тусгагдсан заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр баталсан удирдамжийн хүрээнд ерөнхий боловсролын 35 сургуулийн өмнөх боловсролын 43 байгууллага, эрүүл мэндийн 22 байгууллагын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа үдийн болон өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээг тодорхойлох зорилгоор аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын хяналтын хилтэс стандарт хэмжил зүйн хилцээний баталгаажуулалт хариулсан мэргэжилтнүүдтэй хамтарсан хяналт үнэлгээ хийхэд ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны дундаж илчлэг зөвлөмж хэмжээтэй харьцуулахад 146.2-оос 240.2 ккал бага, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг хүүхдэд өгч байгаа өдрийн хоолны илчлэг 663.1 ккал бага, хүүхдийн насны онцлог тохируулж халуун боловсруулалт хийдгүй, эрүүл мэндийн байгууллагын хэвтийн эмчлүүлэгчдэд өгч байгаа өдрийн хоолны илчлэг зөвлөмж хэмжээтэй харьцуулахад 500 ккал бага, өвчний нэр, ангилал, өвчний биеийн онцлог тохируулж эмчилгээний хоолоор үйлчилдэггүй, ажлын байрны цэвэрлэгээ үйлчлэгээ хангалтгүй, өдөр тутмын бүртгэл хөтөлтийг хөтөлж хэвшээгүй, хэрэглэж дуус хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдал алдагдсан хүнсний түүхийн эдийг хэрэгэлсэн зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Нийт хяналтанд хамрагдсан 100 байгууллагаас ерөнхий боловсролын 11 сургуулийн өмнөх боловсролын 13 байгууллага, эрүүл мэндийн 9 байгууллагын хоол үйлдвэрлэлийн ажлын байр стандартын шаардлага хангасан тохирлын гэрчлэгийг олгож баталгаажуулсан. Тохирлын гэрчлэгээ олгогдоогүй боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад анхаарах асуудлыг засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан. Аймгийн засаг даргын эрүүл мэндийн сайттай хийсэн 2025 оны хамтран ажиллах гэрээний 3.14-ийн 6 дахь заалтын хүрээнд салбарын хяналтын эрх бүхий албан тушаалтны төлөвлөгөөт бус болон урьдчилан сэргийлэх шинжилгээт хяналтын нэгдсэн дүнг 2022-оос 2025 оны харьцуулсан мэдээллийг 2026 оны 1-р сарын 5-ны өдөр засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. Хурлаас ундны усны чанар аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн захирамжийн хэрэгжилтийг хангуулах, сэлэнг, цэнгэг ус, цамт, орхон, гавшгай ус, орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын харьяа ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн засвар шинжиллийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, хүүхдэд өгч байгаа үдийн болон өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээг зөвлөмж хэмжээнд хүрэхэд салбар хариуцсан хилтэс агентлагийн удирдлагууд онцгой анхаарч ажиллах, хүүхдийн эрүүл аюулгүй орчин суралцах эрхийг хангахад чиглэсэн төлөвлөгөө гаргаж шуурхай ажиллах чиглэлийг өгсөн.